Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь бол нийт одоо иргэдэд одоо хөнгөлөлтөө олгох эмийн жагсаалтыг одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан жагсаалтын дагуу одоо хөнгөлөлтөө эмийг бол эрүүл мэндийн эмийн сангуудаараа дамжуулж олгодог. Тэгэхээр манай байгууллагатай гэрээтэй энэ 1500 орчим эмийн сан бол эдгээр одоо хөнгөлөлтийн эмийн жагсаалтанд орсон эмийг бол иргэдэд одоо олгох нөхцөлтөөр одоо бид бүхэнтэй гэрээ байгуулсан гэсэн үг. Тэгэхээр манай эмийн хөнгөлөлтийн эмийн жагсаалтанд одоо нийт 45 өвчтний 159 ерөнхий нэршлийн 669 судалгааны нэршлийн эм бол манай жагсаалтанд байдаг. Тэгэхээр энэ хөнгөлөлтийн эмийн дүнгийг одоо хүлээн зөвшөөрөөд тухайн эмийн сан гэрээгээ байгуулсан учраас энэ эмийн 159 ерөнхий нэршлийн эмийн дийлэнхийг иргэдэд борлуулах нөөцөө бүрдүүлсэн байх шаардлагыг бол тавигддаг. Тэгэхээр өнгөрсөн жилийн байдлаар аваад үзэхэд бол 2025 онд одоо эмийн сангуудаас жилдээ одоо хамгийн өндөр одоо санхүүжилтийг авж байгаа эмийн сангуудыг аваад үзэхэд одоо 500 гаруй эмийн сан бол 100-аас 100 саяас дээш буюу 4 тэрбум төгрөгийг хүртэлх одоо нэхэмжлэг одоо манай эрүүл мэндийн даатгал ерөнхий газарт одоо ирүүлсэн байна. Эдгээрийг одоо яг эмийн одоо төрлөөр нь аваад үзэх юм бол хэдэн төрлийн одоо ерөнхий нэршлийн эмийг тэгвэл иргэдэд борлуулсан бэ гэдээ аваад үзэх юм бол энэ харилцан адилгүй байна. Дээдл нь одоо энэ 159 ерөнхий нэршлээс одоо 100 гаруйг нь ерөнхий нэршлийг үзүүлдэг эмийн сангууд байна худалддаг. Нөгөө талдаа 100 гаруй сая төгрөгийг аваад байгаа мөртлөө 5-6-ын ерөнхий нэршлийн эмийг одоо өгдөг, олгодог эмийн сангууд бас байна. Тэгэхээр бид бүхэн цаашдаа төлөвлөгөө танилж жалгалтуудаа эрчимжүүлж энэ чиглэлдээ илүү анхаарлаа хандуулж иргэдэд одоо хүртээмжтэй эмийн төрлөөр олгох одоо асуудлыг бол тавиад явна. Мөн таны яг тавьдаг хөнгөлөлтөө эмээрээ даатгалаараа олгодог мөртлөө мөнгөөр олгож байгаа эмийн сангууд байгуул нөөц байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр эмийн сангууд бид нартай байгуулсан гэрээгээ одоо зөрчиж байна гэсэн. Тэгэхээр энэ мэдээллийн дагуу бол мэдээж бид бүхэн хэлж шалгалтын ажлыг бол эхлүүлэх боломжтой гэж байна. Иргэд танаар энийг одоо мэдээж болох уу? Тий, иргэдийн яг энэ асуудлыг баримтаараа гаргаад ирүүлсэн тохиолдолд бид бүхэн бас газар дээрх хэлж шалгалт төлөвлөгөө танилж шалгалтуудыг явуулах бүрэн боломжтой.